Сургамжит түүхүүд. Олон хүмүүсийн туулан өнгөрүүлсэн алдаатай, адармаатай амьдралаас сэдэвлэн бүтээв. Тэр харагдчих тий. Энэ жил бороо ус сайхан илбэг авч болог сайхан байгаа хаа. Ер нь бол хаа сайгүй жоохон усрахаг тий. Газрын хөрс бас. Сүүлийн 2 жил ер нь 3 жил ч юм уу бороо сайн байна тийм ээ. Та энэ болыг мэдээд удаж гин үү? Удалгүй яах вэ? Би чи хүүхэд байхдаа энэ Баян шөнө энэ Баруунслаа гэдэгт бүр хүүхэд байхдаа. Тийм 4-5 дахь ангиасаа би чи энд ирж ээж автайгаа. За нэг. За чи. Болгийн ус ууя та тийм ээ. Тийм чи ходоодны аршаа. Ходоодны? Тий. Нөө зэ. Сандлаа энэ. Баруун салаанаас дээшээгээ. Баруунсланд ходоодны аршаа 2-3 байна. Тэгээ энэ хамгийн дээдлийнх нь. Энэ хүмүүс нөгөө гол усан дээр ирээд тухандаа сүргээд идэг штэ. Тий. Тэр нь тэгэл дээдлж байгаа. Нөгөө дээдлж чинь гэдэг л утгач штэ. Ясл тий. Тийм бах тий. Тий. Тэгээ дараа нь амсдаг тийм ээ. Дараа нь амсдаг тий. Өстэй энэ хүрдэг штэ. Тэгээ хотод хамгийн ойрхон бас хамгийн гоё цэвэр тунгалгаар байгаа газар. Энийг би бас ингээ ариун сайхан байгаасаа гэж бас их хүснэ. Тэгээ хүмүүс ч гэсэн айтайхан ханддаг юм уу? Сайхан газар. Хүмүүс ирж их авд юм байна. Ихэр нэр бүр байнгын штэ. Байнгын авд юм тийм ээ. Маш их хүмүүс ирдэг. За хоёулаа ээжлээ хүмүүс ус авах гээд ашиг. За. Хоёулаа энэ хоёр сандлаа тавиад суучна. За тэгээ. За ишилж та түр. За 21-р төг рүү орё. За тэгээ. Бас адилхан дахлын сэдвтэй байсан. Дахлын сэдвтэй тийм. Сургамж төг 21 дээр манд энэ баруун нэгэн аймагт болсон явдлын тухай. Нэг эмэгтэй над дээр залуухан эмэгтэй хандлаа. За 70-аад оны л хүн дээ. За тэгээд энэ хүн маань болохоор ажил үйлснэ бүтдэггүй. Амьдрал ахын дээшилж өгдөггүй. Би энэ ингээл үе өвддөг юм зовлонтой юм. За тэгээд энэ зовлонгоос сургалж надаас би одоо юу буруу хийчээд юунд болоод ингээд амьдрал ах маань нэг л их өөдөлж өгөхгүй сэтгэлийн дарамт ихтэй. Ямар нэгэн тийм юм хүлээгээд байгаа юм шиг. Юм удахгүй ямар нэг юм болох гээд байгаа юм шиг юм сэтгэл байнга төвшөртэй амьдрдгаа гэж ирж үзүүлээд уулзлаа. За тэгээд энийг бас л онготоос сургалж асуухад өнгөрч өд болсон хүмүүсээ одоо ёс заншлын дагуу бас оршуулж чадаагүй гэж. За. Одоо ийм юмны ихэлд орж байна. Хойтхыг хийнэ гэж манай. Тийм одоо манайхан бол хойтхыг хийнэ гэдэг шүү дээ. Тэгээд хойтхыг хийж чадаагүй байна гэж. За ингээд чиний төрөл төрөсдөд дотор хойтхыг хийгээгүй та нар одоо хөдөөлүүлсэн юм уу? Үгүй болцсон ямар усуд байна гэсэн нөгөө хүүхэн гинт мэгшиж уйлаад. Яа мэд үгсэн. 4-4 хүнээ би хойтхыг хийгээд явуулцсан. Хоёр дүүгээ ээж автаа. Дөрүүлэнгийн зэрэг алдсан энэ хүмүүсийг хойтхыг хийгээд. Тэгэхэд би яагаад хийгээгүй гэсэнгүй би хүүхэд байсан. Би ах маань 6 дугаар ангид би 4 дугаар анги хүүхэд байсан. Бид хоёр хойтох юм гэж мэдээгүй. Бид хоёр асрах газар руу явсан. Айлаар нэг хэсэг яваад эндээс асрах газар руу явсан. Бид нар одоо мэдээгүй байна гэдэг. Мэдхгүй байлаа тэр үед хэлээд өгсөн байсангүй гэдэг. За юу болсон тухай ярьсан чинь дахал өвчин бас. Бас тарган дахал. Тарган дахал. Тэр ахтаа тэр охин хоёулаа аймгийн сургуулийн татвар баримт байсан байна. Гэрийнх нь хоёр жоохон дүүтийн ээж аав гэртээ байж. Мал дээр. Тэгээ ээж нь нэг өглөө босоо харсан саагал дайлн өглөө яндангаас мутаа гардаг гарахгүй удаад ич. Хөдөлгөөн байхгүй. Тэгээ хөдөөний ер нь энэ ингээд бас нэг саахалтын бас нэг юм юу байгаа. Хөршийн холбоо гэдэг шиг. Тэгэхээр бие биендээ асрыг анхаардаг болсон байна. Саахалт гэдэг маань хаяанд байж байгаа айлыг хэлэхгүй шүү дээ. Бас зөөрөн зайтай байгаа. Тийм тодорхой хэмжээний газар байгаа 500 м-ээс 1 км-ийн цаадах айлыг саахалт айл гэж хөдөөнийхөө ярьдаг.
Саахалт айл маань утаа гарахгүй хүн амтаа орж авахгүй болохоор ээж нь өглөө цайгаа чанчхад мордоо тавьгаад орж. Гэтэл бүгдээрээ халуураад ирсэн. Тэгээ ороод ингээд яав гэсэн чинь босож чадахгүй халуурж ийн гэхээр амны цангааг нь гаргах нь гэж. Ерөнхийдөө бол гадарлаж байгаа тийм ээ гэж гадарлаад нөгөө ээж нь буцаж нөгөө хүмүүст амны цангаа гаргаад цай ундуулгачаад эргээд дахиж гэртээ ирээд нөхөртөө хэлсэн байна. Аймаг яваа. Хүн амтнд дуудаа. Имлэг маань ингэсэн байна гэдэг. За тэгээ тэр үед чинь бас л газар хол тий хэцүү шүү дээ. Хэцүү байсан учраас аймаг руу хүм ордуулаад имлэг түргэн дуудах гэж хэлүүлчихэд түргэн дуудаад ирсэн маань ирэхэд нөгөө анхны тусламж үзүүлсэн эмэгтэй маань өөрөө хоёр эмэгтэй гэртээ бас халуураа гэртсэн. Тийм хурдан одоо контакт авдаг юм. За ингээд аймаг руу дуудлагч авсан. Аймгаас одоо нөө имлэг домлог цагдаа сэргийлгэнж ирсэн. Дахал байх нь тодорхой учраас одоо хамгаалтанд аваад л. За ингээд нөгөө хүмүүс маань бас л мөнх усыг үзүүлж. Тэр айлаар ороод гарсан. Цай уулгаад гарсан учраас ээж өөрөө өвдөд ээж одоо тэр айлдаа очисон одоо яаж мэдвдээ бас л угаасаа тий. Тэгээ Монгол хүн байна тэр чинь сахалт нь хөлөглөөн байхгүй хад очино. Хүмүүс улаан цай халуураа гөвтж хахад амны цангаа гарган цай хийж өгнө тийм үстэй. Шууд гаднаас нь сөхчөөд гараа явна гэдэг зам бол тэр хүмүүст л байхгүй шүү дээ. За ингээд ийм явдал болоод хоёр дүүн ээж аав нь гэртээ бас тэндээ хоригдож жагаад одоо тусгаарлагдж байгаа тэндээ үүд болоод бас л одоо тэр чинь шатаад ер нь бол шатааж устгадаг л юм тийм л ах та. Одоо гаргалгаа байсан байна л да. Тийм нөгөө ярианууд их байдаг чинь Баруун аймаг тэр хил залгаа говалтай тийм нэрвэр ирэх тахал их болдог байсан. Тэгж юугаа алдсан ганцхан ялах хүүхэд нь үлдсэн ч юм уу тийм хамаатан саднаар нь хотгоор нь ингэж үгүй болсон ч юм уу. Их л эмгэлтэй бүгд байдаг байсан юм шиг байна лээ. За тэгээд энэ айл маань ингээд хоёр хүүхэд нь аймгийн дотор байранд өнчөрч үлджээ. Ингээд дөрвөн хүнийхээ хойтрын буян тий засал ном гэх юм хийгдээгүй. Хоёулаа одоо тэгж явсаар хүн болоод ингээд сэтгэлийн зовлон надад нэг юм тээг байгаад байгаа ямар учиртай гэдгээ хайж явж хийж одоо бид нар уулзаж учраад ингээд хэдийгээр олон жилийн өмнө 40 жилийн өмнө басан үйл явдал гэсэн бид нар одоо ингээд тэр эмэгтэйд би зөвлөд зохих одоо зан үйлүүдийг хийж эцэг эхийнх нь хоёр одоо дүүгийнх нь одоо төрөл олуулах тэдний зам мөрийг засах энэ зан үйлийг хийж ингэж гүйцээж энэ хүнд одоо бас л гаргалгааг нь гаргаж өгөөд ер нь үеийн үед дурсаж бай. Эцэг ихтэй тэгээ өргөл тахилтай бай. Тэгээ багасаа энэ ээж аваасаа салцсан учраас ер нь их юм ээжтэй тэгээ аавдаа тэгээ гэдэг бодол нэрээ бид нарт надад байгаагүй шүү дээ. Байхгүй байгаадсан одоо энэ бол асар их буруу ээжээ гэд. Тэгээ одоо жишээ нь тэр дээр үед одоо юм тахлаас болж ийм жишээ байсан мал сүүлийн үед одоо нэг хэсэг чинь нөгөө нэг хэдэн 20 жилийн өмнө ч юм уу тариншааны хүүхдүүд гээд их хүн хүүхдүүд байсан тийм үү. Яг нөгөө ардчлалын шилжилтийн үед нийгэм ороо босгоо байсан. Тэр үеийн хүүхдүүд одоо бас ийм өмчөө өрөөсөн ганцаардмал ийм одоо бидний үеийн залуучууд бас их байна. Бас бүр ээж аавгүй гэж ярьж бол сая ярьлаа. Бүр өнчин гэж ярьлаа. Бас аавгүй ээжгүй хүмүүс ялгаагүй шүү. Сэтгэлийн айгүй их тийм зовлонтой. Тэгэхээр энэ бид нар чинь хүн юм чинь би аав ээжээс төрсөн байгаа шүү. Тийм биз дээ. Хэн нэгэн хүний үр хөвгтөл байгаа шүү. Тэгэхээр бид нар эцэг хийгээ бас ингээд те сайн хүн байсан, муу хүн байсан, архичин хүн байсан гэж одоо шүүгээд яах вэ? Тэгээд тэдний төлөө бас бид үгүй болж одоо өндөр тэнгэр талаа одсон бол араас нь чадлынхаа ирээд буян заяагаа бодож өргөл тахил өргөж боломж байвал тий. За учиргүй ингээд мухар сүсэгдээд бас албагүй шүү дээ. Тэгээд нэг юм сэтгэл тавьж байгаа. Би ингээд газраа сургаагүй, цэцэгнээс унаагүй. Ямар ч байсан л ичээдээсэн аавтай байсан. Тэр ижээ аавдаа байнга талархах сэтгэлтэй явах хэрэгтэй. Яг одооны залуучууд маань ажил ихтэйч байдаг бах. Тэгээд цаг зав гэр бүлгээд одоо нийгэм ямар их стресстэй байдаг үлээ тийм ээ. Тэгээд одоо миний бодол ингэж бод. Заавал тэр аав ээжийг одоо алтан төлөвлөж тосонд торгоор орооно гэдэг шиг тий. Заавал одоо тэгж чаддгүй маа гэхэд нэг сэтгэлийн амар амгалан байлгаад тийм ээ. Тэгж ерөөсөө тусуулах ганц л арга тэр шүү. Угсаа аав ээж нар бол тэр хүүхдүүдээс хийд мөнгө эзэж харахгүй. Тийм үү.
одоо яста өнгөртлөө л одоо боломжтой байвал өгөхийг хүсдэг хүмүүс. Тийм баг. Тий. Тэгээд өгөх юмсан, болгочих юмсан, тэр минь яаж байгаа бол энэ минь яаж байгаа гэд бодоо явж хахад одоо сэтгэлийн амар амгалантай байх л одоо тий их мөнгө аваач өгөхөөс илүү аз жаргал шүү дээ тий. За манай тэр ч яах вэ? Тэгээ өөрийгөө аваа явчих тийм аа гэд хэлээ сууж ах аав хүний нүд ямар сайхан бэ? Хүн одоо архинд дондцсон, хар тамхинд дондцсон тэгээ одоо хэрэг төвхт орцсон одоо ингээд бас бооцоод тоглоом гэж яриад юм. Одоо энэ мөрөөдөө тоглоомонд донтоод одоо аав ээжийнхаа гэрийг бариад тавиад өгсөн хүн биш шүү. Гудамжинд гаргацсан залуу байна. Тэгээ та хоёр намайг тэгээ яах гэж төрүүлсэн гэж хэлдэг. Тийм. Тэгээ хүмүүс чи яаваа гэхээр та хоёр ямаг яах гэж төрүүлсэн гэж хэлдэг. Энэ бол одоо өстой маш одоо буруу. Тийм. Маш алдаатай бодлын хүнд явж байна. Тэгээд залуучуудад одоо хэлэхэд энэ эцэг ихийнхаа сэтгэлийг битгий заваагач. Ачийг хариулна гэдэг маань алт мөнгөөр болохыг хэлэхгүй. Амар амгалан байлгахыг аав ээжийнхаа жаргах гэдэг чинь одоо амар амгалан байлгах юм байна. Тэгээ хүний аав муу байж болно тий. Муухай царайтай байж болно. Заавал бас миний аав ээж баян байх албагүй. Чадлаараа чамайг ингээд нэг дөрвөн хөл бүтэн гар тий мөч бүтэн дөрүүлээд нэг сургууль соёлын бороо харуулад бичиг үсэг тайлбарлуулад тий нийгмийн дунд ингээд нэг хүн болгоод тавиад өгч яхад одоо тэгээд шаал буруу ингээд шилсэн сүх шиг тий одоо нэг өсвөр насны яг өсвөр насн дээр явж байгаа хүмүүсд бас их тохиолдол юм даа нэг аав ээжигээ бусдад харьцуулдаг тий тэр орноо аж амьдралаа эднийхийн баян байхад манайх баян биш байна та хоёр ингэж чадаагүй ч юм эцэг хийгээ маш их буруутгадаг. Яг тэр нэг өсвөр насны шилжилтийн үеийн тийм нэг юм байдаг баг л та. Тийм тэгээ энэ бол одоо нэг хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Бид нар хүүхдүүдийг жоохон гэж юусоо голж болохгүй. Амьдралдаа одоо орчин үеэр бол nice байх. Тэгээ аавтаа ээжтэй бид нар бүгдээрээ амьдрах ямар гоё вэ гэдгийг мэдрүүлэх те. Тэгээд ерөөсөө эцэг их бас өөрсдийн харилцаа шүү дээ. Би одоо хүүхдээ эцэг ихийн хуралд сууж хахад сургуулийн багш тэгж хурал дээр ярьжсэн байхгүй. Хүүхд чинь ангийнхаа хүүхдтэй зодон цохоо илээ гэдэг. Яасан гэсэн чинь хүүтэй мөнгө зээлүүлсэн байна. 300 төгрөг зээлүүлээд 7 хоногийн дараа 600 төгрөг болгож авна гэд нөгөөх нь 300 үндсэн 300 өгчөөд 300 төгрөг өгч чадахгүй зодсон байна. Энэ тэгээд хэний бас тойл юм бэ? Тэгээд наад мөнгө төгрөг зээлдэг хүмүү боддог хүүтэй хүнээ очиж ингээд хэрүүл урал хийдэг энэ юма хүүхдүүдийнхаа нүднээс далд ярьцгаагач ээ аав ээжүүдээ гэд би эцэг хурал сууж байгааг ярьж ирсэн. Тэгэхээр бидний ингээд үүрэг оройл айгуух залуу эцэг эхчүүд тэгээд ер нь бол геймдээ ч байна гондооч байна гэдэг шүү. Тийм. Гэрийн хүмүүжил гэдэг яриа. Тэгж болдгүй юм, тэгдэггүй ингээд тэгээд хүүхдүүдийн хажууд хийх үйлдэл, хийхгүй үйлдэл, ярих яриа, ярихгүй яриа гэж байдаг. Тэгээд томчууд яагаад том хүний яриа битгий шагнаад гар гэдэг гэсэн тий. Хэрэг дуртай гэлөө. Тий. Том хүний яриа битгий чаг, томчуудын яриа битгий чагнаад гар. Би ч айгүй чагнадаг хөхтэй л хэрэг дуртай. Болж игэл хажууд нь суугаад л. Тэгэхээр буруу зөрүү юм яриа тэр одоо мөнгөнийхөө хүүхэхгүй л тэр мөг очоод тэг мэг гэ ярихад нөгөө хүүхэд тэнд чад 300 төгрөг ангийн хүүхдэд зээлчээд хүүнийхээ 300 төгрөгөө задаас авсан. За хоёлаа 21-р төгслөгөө ахаад ороход энд нэг юм байсан би нөгөө харж байхад нөгөө таргуу агнж ирээд гэртээ оруулсан таргууга. Тий. 3-4 таргуу оруулж ирээд тэгсэн чинь гадаа хоёлаа чи өвч би өвчгээ сууж исэн чинь гэрт нь таргуу шогшорсон байгаа. Хошгорсон байгаа. Тэг одоо дутуу бууцсан байсан юм уу яасан байсан байгаа. Тэгээд тэр эмэг их нэг цээрэлжилдэ тий энэ чинь гэрт таргуу хошгруулад энэ чинь юу болж байна юу нүгэл боллоо гэд. Тэгээ нөгөө хоёр бас тоогоогүй юм шиг байгаа. Яг таргуу энэ ингээл бас л домын юм л да. За айлын гал голомт гэж юм. Гал голомтондоо одоо айлд хүн шийтсэн гэж ярьдаг тийм. Жишээ нь айлын гэр орон таргуу хошгорно гэдэг чинь нэг талдаа эн чинь хээр нөхөнд амьдэрдэг амтан манай гэрт хошгорно гэдэг чинь маш муу яри үзэгдэл байна. Тэгээд ер нь ангийн түүхийн ан түүхийн махыг гэртэр нь оруулж болохгүй байх нь. Энэ гал голомттой хамаардаг байхгүй. Гал голомт ташгирна гэж үздэг. Болсон мах оруулах. Галын бурхан одоо дургуутдаг. Тэр байтугай ангийн мах байтугай айлд шүн одоо идэж уушаа авчиртаа шүн оруулж ирдэг. Өглөө болохоор оруулж ирдэг. Махшгүй шүн авчирдаг. Би юундээ өгөхөөр махшгүй шүн авч орж ирдэг. Хэрэг бүр шаардлага гарвал гал гаргаж одоо ариулж домнох нь тийм үү? Одоо чүдэнц зурж ариулж домонж оруулж ирдэг. Энэ домын юм гэдэг. Тэгэд энэ маань өөрөө бас өвчин хууч хүртэл авчирна шүү гэр оронд.
Саяхан одоо энэ наадмын үеэр те нэг эмэгтэй настай эмэгтэй биеийн муудаад эмнэлэг татсан зүрхний өвчтэй гэдэг эмчнэр зүрхнийх нь өвчнөр уугуул өвчин зүрхний асуудалтай юм байна. Зүрхнийх нь өвчин биш байна гэдэг. Тэгээ яага энэ хүн боох гэдэг ингээд одоо энэ эмнэлгээс ихэнд байж юм гэдэг ингээд надад хэлээ. Бас л гал голомтонд нь мах орж ирсэн л гэдэг. Тэгээ наадам болж ингээд шүн мах орж ирээд юм. Тэгээ ингээд засланом хийхээр идэгч гэж юм. Тэгээ тэрийг харж ирсэн нөгөө Туркийн хүмүүс яагаад гэд надаас асуудаг. Яагаад ингээд эмнэлэгт муудаад байгаа хүнийг хөөгн цэслэхээр босоод ирж байгаа юм. Тэгээ энэ маань ялгууртай л да шинжлэх ухааныг өгөөсгөж юусоо болохгүй. Юусоо болохгүй юм. Тэгэхээр бузартна гэж Монголын ард түмэнд ингээд тэгээ монголчуудын юм асуудалчлаа бузартна гэдэг. Тэгэхээр гал голомтонд тэр таруу оруулж ирээд дутуу гүйцээ жалаагүй таруу оруулж ирээд нөгөө тарууг нь амь ороод хошгорсон байгаа байхгүй. Тэнгүүт тэр эмиг их нь манайх бол одоо ингээд баг эвгүүтчлээ болохоо байлаа гэдгийг тэгэхэд тэр эмиг их нь хэлсэн. За бид бол аюултай аминд орлоо шүү. Гэрт таруу хошгорлоо. Нэгдүгээр гал голомт бузартчихна. Хоёрдугаар тэрийн амтан гэрт дуурж байна. Араатан одоо юу гэдэг нэг ан гэж ярина тий. Ан тэр байдаг ангийн ан манай гэрт ингээд хошгорно гэдэг бол манайх ер нь бол дуусахын тэмдэг боллоо гэдэг эмиг их нь зөөлж цохирч. Таруу ер нь бас их учиртай амт юм шиг байна. Тэр хар ус иддэг хагд бусууд үүч гэдэг шиг тий. Тэгээ ер нь тэр чинь газар доошоо амьддаг, газар дээр амьддаг. Яг энэ уул ус талаасаа бас тий долоос савдтай хамааралтай юм уу? Асрыг хамааралтай тий лусын амтан гэдэг. Тийм учраас энэ таргуун зориулсан домог хүртэл тустай байж байгаа шүү. Тэ домог бүр үлгэр хүртэл идэх шүү. Хүм мах гэдээ бас хүм махтай тийм ээ. Тэгээд одоо таргууны бараг л хаяхын байдгүй биш үү? Яг бүгдийн л хэрэглүүлэх юмд сайн гинөө одоо бас энэ бол нутагтайг юм л та энэ бас. Тийм тэгэл эн чинь өөрөө нөгөө дандаа үндсээр хоололдог тийм альва нэг ургамлын үндсээр хоололдог. Тэгээ шимтэй шүлтээ одоо хамгийн сайн сайхан юм ургамал иддэг эдэргээд ер нь бол газар дор амьдардаг учраас тустай асар их холбоотой байна шүү дээ. Одоо таны талаас үзэхэд бол тийм ээ. Тийм лусын амьтанд одоо орхон шүү дээ. Ан амьтан гэд ярихаар лус савдгийн амьтад гэж лус савдгийн амьтад гэж яриад байгаа шүү. Тэгэхээр уул усны амьтан гэд хоёул ингээд хошоо өгөө уулын амьтан усны амьтан гэж байх нь шүү дээ. Тэгэхээр энэ лусын юм гэж юм байдаг. Тэгэхээр лус уул жалга салаа болгон эзэнтэй гэж монголчууд үздэг. Ан амьтан бүр одоо тэр уул усны нэг эцдийн одоо өмч ахна шүү. Өмч ахна. Тэрийг зөвшөөрлөг аавн эсвэл тэрийг хэтрүүлэн их хэмжээгээр агнах тийм ээ. Тэр болгонд л одоо байгаль өөрөө эсрэг үйлдэл үзүүлж тэр дахалгаар тийм үү яа тийм юм болоод байна гэж ер нь ойлгож болохоор хариугаа заавал авдаг байна шүү дээ. За 2021-р түүхэд маань таргуун тахалтай холбоотой тэгээд тэрнээс улбаалсан асуудлууд ниссэн байна. Хүмүүс өмчөрсөн байна, хөл зовлон идсэн байна тийм үү? Тийм. За тэгэхээр 2021-р түүхэн ингээд дуусах уу? За тийм. За. Сургамжит түүхэд олон хүмүүсийн туулан өнгөрүүлсэн алдаатай, адармаатай амьдралаас сэдэвлэн бүтээв.